Сайн байцгаана та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Тэмүүлэн байна. Ингээд мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүүгийн талаар ярьдаг манай Money Wise Mastery channel дотор мөрөл ингээд энэ удаагийн видеоор та бүхэнтэйгээ би хувийн орон сууц, амны орон сууцын тухай ярилцъя гэж бодлоо. Ингээд та бүхэн надтай хамт байгаарай. Let's talk about money. Тэгээд энэ сэдвээр ярилцахын өмнө та бүхэндээ би нэг тодруулга хийе гэж бодлоо. Энэ видеонд би байр түрээслэх ч юм уу, байр авах ашигтай, эсвэл байр түрээсэх нь ашигтай, та нар байр аав, эсвэл таны байр түрээсэл, одоо яаж байр авах вэ, яаж байр хувийн орон сууцтай болохын гэдгийг ярилцах гэсэнгүү миний ярилцах байгаа сэдв юу гэхээр яагаад хүмүүс бид нэр ингээд хувийн орон сууцтай болъё, өөрийн гэсэн юмтай болъё гэдэг шийдвэр гаргадаг юм бэ. Энийг сэтгэл зүйн талаас нь ингээд харъя гэж бодлоо. Ингээд та бүхэн настай хамт байгаарай. За тэгээ хэдүүлээ юуны өмнө Монголын зах зээл дээр байгаа хэдэн фактуудыг ингээд харж үзье. Монголын банкуд орон сууцны зээл гэж 5%, 6%, 8%, эсвэл 15% ойролцоогоор тийм ипотекийн зээл болгох юм билээ. Тэгээд Монголд нэг дунджаар 80 м квадраттай тэ 3 өрөө байна, 150-аас 500 сая орчим үнэтэй. Тэгээд хэрэг лизингээр байр аваа, тэ өөр тавьд байр авах юм бол заавал 30% төлөх ёстой банкны тийм шалгуур. Тэгээд өөр янз бүрийн одоо тийм жиг баримтны одоо юу гэдэг ингээд янз бүрийн шалгуур, айгүй өндөр шалгуурууд байт юм байлээ. Монголын залуучуудын 25-аас 40 насны эд ажиллаж байгаа идэвхтэй залуучуудын номер 1 мөрөөдөл нь ерөөсөө өөрийн гэсэн орон сууцтай болъё, өөрийн гэсэн долоо орох байртай болъё гэсэн тийм мөрөөдөл байдаг юм байлээ. Монголын статистикийн хорооноос гаргасан тийм мэдээлэлүүд байдаг юм билээ. Статистикууд одоо 24 оны сүүлийн гаргасан одоо ингээд статистик үзүүлэлтийг ингээд харангууд одоо нийт байшин 24 он нийт байшин одоо байртай ингээд хөдөлж авсан хүмүүсийн 60-аас 70% нь 25-аас 40 насны хүмүүс байна гэж. Залуу гэр бүл ч юм уу, залуу ганц бие хүмүүс ч юм уу те. За хувийн орон сууц те, хувийн өөрийн гэсэн өмч одоо өөрийн гэсэн юм одоо юмтай болъё гэдэг тэр хүсэл одоо тэр ирмэлзэл тэр мөрөөдөл одоо те Монголын залуучуудын хувьд ер нь номер 1 мөрөөдөл болсон. Тэгээд яагаад хүмүүс ер нь ингээд өөрийн гэсэн юмтай болъё, өөрийн гэсэн байртай болъё гэдэг тийм мөрөөдөлтэй байна гэдгийг тайлбарлахыг оролдъё. Ингээд хамтдаа байгаарай. За хувийн орон сууц өөрийн гэсэн байр гэдэг бол те ер нь хин хүмүүсийн хувьд амьдралдаа хийж байгаа хамгийн том те эдийн засгийн хамгийн том одоо тийм хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамгийн том худалдан авалт байгаад байгаа. Тэгээд тэр худалдан авалт тэр амны орон сууцтай болёо гэдэг тэр хүсэлтэй тэр бодол төрөх тэр процессыг нөлөөлж байгаа тэр амар олон янзын шалтгаан байна л да. Нэгдүгээрт өрх тусгаарлын өөрийн гэсэн нэг тий гал голомтой бадраа гэдэг манай Монгол ардын манай Монголын тэр өв заншилтай холбоотой байж магадгүй. За хоёрдугаарт туризм байранд тий ингээд ийш тийш ингээд байн нүүхээс ингээд тий бас залхсан байж магадгүй. Туризм байранд зүгээр ингээд хүнд мөнгө өгчөөс өөртөө ингээд яаж хийж байгаа байр аваад тий лизингээр чамаагүй, зээлэр чамаагүй байртаа болоод өөрсдийнхөө байранд мөнгө төлөе. Альсвал одоо ингээд тийм нийгмийн одоо тийм дарамт ч юм уу тийм нийгмийн тийм social gain, social pressure тэрнээс болж иж бас магадгүй ингээд өөр хүмүүс байр аваад онгод би ингээд байргүй ганцаар үлдчихээр тийм нэг loser шиг санагддаг ч юм уу тийм ингээд би ганцаар ингээд үлдэх гэдэг нийгэм соцорч гээд байгаа юм шиг санагддаг ч юм уу. За тэгээ яаж хийж байгаад өөр мөр тавьж байгаа тийм ингээд урьдчилгаа тэгээд цуглуулсан тэгээд шалгуурын тэнцсэн яаж хийж байгаа байртай боллоо мэдээж байртай болонгууд одоо тэ эрэг импакт тэ эрэг зүйлүүд нь маш их байгаа. Тэгээд тэрнээс гадна бас негатив импакт бас их байгаа. Негатив ингээд нөлөөнүүд тэ одоо эрэг нөлөөнүүд жишээлбэл маш сэтгэлийн амар тайван байдалд орох юм. Хэдий ингээд өөр төлөө тэ ингээд яасан ч гэсэн өөрийн гэсэн байртаа очлоо. Yes. Сэтгэлийн амар амгалан тайван байдалд ордог. Тэгээд тэрнээс гадна тэг ингээд зорилготой хүрсэн мэдрэмжлүүд мэдээж байртай болно гэсэн мөрөөдөлтэй байсан юм чинь байртай олчихор чинь мөрөөдлөө биелүүлсэн зорилготой хүрсэн. Тэгээд хамгийн гол нь доктортой амьдрал тэг гэр бүл ялангуяа гэр бүлтэй залуу хүмүүсийн хувьд өрх толгоолоод ингээд тустаа гараад тэг гал ундаа гадаа тустаа ингээд өөрийн гэсэн байртай болно гэдэг маш тэг гэр бүлийн хувьд эсвэл санааны сэтгэл зүйн хувьд маш доктортой байдал бий болж байна.
За тэрнээс гадна хувийн орон сууцтай үр жил хийгээд ингээд авчихад мэдээж негатив импактууд байгаа. Тэгээд негатив одоо тийм сөрөг талууд нь юу юм гэхээр миний орж харснаар нэгдүгээр сэтгэл зүйн дарамт тий өртөө байна гэдэг мэдээж ямар л олиг баг би одоо тийм өртөө ингээд тийм хэдэн жил тэр ингээд яа байнгын тийм сэтгэлийн дарамттай өртөө ингээд явах. Тэгээд тэр үл нэгдүгээр маш хэцүү. Хоёрдугаарт нь болонгууд одоо бас сэтгэл зүйн дарамт одоо би ингээд хөдөлмөрийн чадвараа алдаад орлогогүй болчихвол яах вэ? Маш том сэтгэлийн дарамт. За тэгээ бас нэг том сөрөг тал нь гэхээр миний харж байгаа миний бодлоор айгүй их мөнгөөр тэнд ингээд байш аваад үл хөдлөх ингээд тэндээ ингээд түүхчихсэн тэгээ алдагдсан боломж тэр их мөнгөөр тэр мөнгийг ажилуулаад жижиг бизнес хийх юм уу хөрөнгө зохицол хөрөнгө оруулалт юм уу ингээд мөнгө өсгөх тийм олон ийм боломжууд байгаа. Тэгээ тэр нь болонгод алдагдсан боломж гэж харж байгаа. За ингээд би энэ видеогоор юу хэлэх гээд байна гэхээр ялангуяа залуу гэр бүлүүд те залуучууд ингээд шинээр гэр бүл болж байгаа ч юм уу ингээд одоо гэр бүл зохиох гээд ингээд төлөвлөж байгаа ч юм уу хүүхдээ болъё гэж төлөвлөж байгаа хүмүүс дараах ийм нийтлэг байдаг те алдаануудыг бити гаргаач гэдгийг ингээд хэлхийг хүсэж байгаа. Тэр алдаанууд нь юу юм гэхээр хамгийн гол нь сэтгэлийн хөөрлөөрөө одоо та амьдралынхаа хамгийн том худалдан авалтыг бити хийгээч. Альсгүй өөр хүмүүсийн дарамт шахалтаар тий та амьдралынхаа хамгийн том чухал эдийн засгийн тийм худалдан авалтыг бити хийгээч. Үнэхээр яг байртай болъё, байшинтай болъё, амьны орон сууцтай болъё гэж бодож байгаа л би байшин хөслүүл ямар надад ямар үнэтэй жилийн байшин зээлээр аваад тэр нь надад ямар үнэтэй би хэдэн жил ахаад үр төлөх үү, яаж амьдрах уу гэдгээ маш сайн тооцоолж иж шийдвэр гаргаач гэж хэлэх гээд байна. Яг тэр хүмүүс энэ тооцоолыг хийхгүйгээр байшин худалдаж авал яах вэ, үр тавиул яах вэ, цаашдаа 30 нас хүртлээ ч юм уу 40 нас хүртлээ ч юм уу түрээсийн байранд яах вэ гэдгээ бодохгүйгээр сэтгэлийн хөвлөө авчиж хийгээд тэгээд амьдралынхаа маш том шийдвэр яваад байгаа шүү дээ. Тэгээд дараа нь яадгийн гэхээр их өрөнд ордог сэтгэл санааны дарамтанд ордог өөрөө төлөх гээд айгүй хэцүү байдалд ордог. Тэрийг л би ингээд энэ видеогоор харуулахыг хүссэн. За тэгээ эцэст нь гэж хэлэхэд байр худалдаж авах бол окей. Хувийн байшинтай болъё гэсэн мөрөд окей. Гэхдээ байр худалдаж авахаас өмнө хувийн орон сууцтай болно гэдэг шийдвэр гаргахаас өмнө эмоц хасаад үнэхээр яг тооцооллоо нарийн гаргаад бүх юмаа тооцоолоод тэгээ шийдвэр гаргаарай. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь болонгууд төрөөсөө орон сууцнд амьдрах окей. Гадаад амьдарч байгаа бид нэр бүгдээрээ төрөөсөө орон сууцнд амьдардаг. Тэтэй дэрг угаасаа гадаадд бид нэр ингээд хувийн орон сууц, хувийн байшин аавн гэдэг бол өрөөдөөч болохгүй тийм үнэтэй байдаг. Төрөөсөө орон сууцнд амьдрах окей шүү. За гуравдугаарт нь хүнд хүчээр ажил хийж байгаа ч юм уу те ингээд зовжиж олсон мөнгөө тийш очиж төгсчээснээс тэрнээс өөр илүү мөнгө олох илүү олон боломжууд байна. Мөнгийг ажилуулах тэгээд тэр мөнгийг босгох, мөнгийг олох боломжууд зөндөө байгаа шүү. Тэгээд тэр боломжуудыг бити алдаарай гэж. Статус гейм бити оролцоорой. Эргэн тойрны хүмүүсийн дарамт шахалтанд бас битгий ороорой. Байр аваач одоо ингээд насчин болчиход байргүй юу хийж байгаа гэдэг. Заавал байр авах шаардлагагүй, төрөөсийн байранд байж болно. Мөнгөө өөр юмар өөр юм хөрөнгө оруулаад бизнес эхлүүлээд амжилттай яваад их мөнгө олсныхоо дараа байшин авч болно, хизээч болно. Тэгээд хүн болгон тийм боломж байгаа. Өөрсдийгөө битгий хүнд байдалд оруулаарай. Ингээ яагаачгүй ингээд залуу байж шууд ингээд 10 20 жилээр лизинг хийгээл өрөнд ороод тэгээд сэтгэл санааны хямралд ороод тэгээд төрөөсөө байранд байх окей, байшин байх окей. Хамгийн гол нь run the number, хамгийн гол нь тооцоогоо гаргаарай. Social game битгий орцоо гэж хэлээ. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд ер нь байшин өөрөө байшинч бай, хувийн орон сууцч бай, ер нь юу ч бай, гэр хороолч бай, гэрч бай. Тэр одоо материалын зүйлүүд тэр нэг шавар байшин нэг байшин сэтгэл зүйн хувьд бол аз жаргал өгөхгүй. Хамгийн гол нь юу аз жаргал хүнд өгнө гэхээр тэр дотор нь болж байгаа үйл явдал. Тэр дотор нь гэр бүлийн бүтээж байгаа тэр аз жаргал, гэр бүлээ найзуудаа ураад орой хоол идэж байгаа, инээж ханиаж байгаа, хүүхдүүдээ тоглож байгаа тэр бүхэн процесс чинь танд сэтгэлийн гүн одоо тийм амар тайван, амар амгалан өгөнтэй
зарим хүмүүс ингэж боддог. За байртай л очиж азралтай болох гэдэг. Үгүй. Байртай болохоор зүгээр тэр материалыг зүйл авч байгаа хамгийн гол нь тэр дотор тэр 4 хааны дотор юу ч байсан. Эсвэл Бөөрөнхийн хаан, эсвэл 4 хааны дотор ямар хүмүүс ямар азралыг бүтээж ин тэндээс л азрал гарч. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн видеогоор би та бүхэндээ маш сонирхолтой сэдвээр ярилцах болно. Ингээд намайг дэмжээрэй. Subscribe хийгээрэй. Тэгээд дараа уулзтаа баярлалаа.